Шивэво хувьцаат компани иргэдэд төлөвлөгчдийн хурд аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөдө. Цагдаагийн хэдс хамтран өсвөр үеийнхнийг гэмт хэрэг зөрчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэргийн талаар тодорхой мэдээллийг өгөх, сурагчдын сургуулийн орчинд аливаа хандлага, эрсдэлээс хамгаалах хуулийн мэдлэгийг сайжруулах, амьдралын зөв данад хэвшилтэй болгох, энэ чиглэлээр сурагчид болон нийгмийн ажилтны нарыг өөрөөр оролцоо идэвхийг өрнүүлэх зорилгоор Ховсөмбөр аймгийн ерөнхий боловсролын 10-аас 12 дугаар ангийн сурагчдын дунд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх дэвжээ тэмцээнийг зохион байгуулахаар энэхүү бэлэн боллоо. Энэхүү дэвжээний мэдээж хөгжин өг хэмээг таамаглах өмнө Ховсөмбөр аймгийн иргэдийн төлөвлөгчдийн хурлын дараа аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дараа ноён Баццам таны микрофоны өмнө хүндэтгэн өрн зааж байна. За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Сайн байцгаана уу багш сургуулиудтэй. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Ховсөмбөр аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2017 онд хийх ажлын төлөвлөсөн ажлын нэг бол дэвжээ тэмцээн. За энэ дэвжээд бид бүгдийн төлөвлөсөн дэвжээ тэмцээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлагын сурагч оролцож өнөөдөр Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж түүний хүрээнд ямар заавар журам гардаг гэмт хэрэг үйлдэл гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх энэ одоо бүх талын мэдээллийг олж авах хоёр тойрны хүрээлэнд сургууль орчин болон гэр бүлийн хүрээнд найз нөхдийн хүрээнд хуулийг дагаж биелүүлвэл ямар үр дүнтэй байдаг, хуулийг зөрчүүл ямар үр дүн, ямар аюул осолд учирдгөө энэ талын мэдээллийг та бүгд тэмцээнд бэлтжээ хугацаанд мэдэж авах мөн дэвжээ тэмцээнээс олж авсан өөрсдийн дадал туршил мэдлэгээ гэр бүлийн хүрээнд болон найз нөхд сургуулийн орчиндөө бас цааш түгэх ийм одоо ач холбогдол өгөх тэмцээн болж байна. Ингээд тэмцээнд баг бүрэлдэхүүнээр хэрэгжсэн нийт одоо тэмцээнд оролцож байгаа хүүхд залуучуудаа аймгийн иргэдийн төлөвлөгчдийн хурлын төлөөлөгч болон аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүдийнхээ өмнөөс баяр хүргэхийн дашран энэ тэмцээнийг мөн хамтран зохион байгуулж байгаа аймгийн цагдаагийн хэлц Шивэво хувьцаат компани нийт удирдлагууд болон нийт ажилчин албан хаагчид нь аймгийн иргэдийн хурлын даргын зүгээс дахин бас баяр хүргэж байна. За дэвжээ тэмцээнээс бүгдээрээ сурсан мэдсэн зүйлтэй энийг цаашдаа анги хамт олон болон эх жилд одоо сургуулаа ерөнхий боловсролын сургуулаа төгсөөд нийгмийн одоо маш том харилцаанд Монгол улсынхаа иргэний хувьд оюутан болох ажил хөдөлмөрийн гараанд хүргэж байгаа юм залуучууд байгаа учраас энэ одоо олж авсан мэдлэгээ бүгдээрээ Монгол улсын одоо аймаг сум орон нутагт ажиллах нийгмийн хэв журмыг сахих мэдсэн олсныг найз нөхдөд ингэж хэлж явахын бас өнөөдөр бас дахиж хэлбэр байна. Ингээд та бүгдийн цаашдын сурлах хөдөлмөр амьдрал ахуйд нь хамгийн сайхан хүнийг хүсэн өргөё. Баярлалаа. Монгол хэлхүү хүндэтгэлийн хаварт дэвжээ тэмцээнд оролцож байгаа бүгд очруудаа баяр хүргэж өгөх хэмээн Шивэво хувьцаат компани захиргаа хөгжлийн бодлогын хэлцээ дараа баяр жаргалыг өргөж байна. Баяр хүргэсэн иргэн төвөд товчууд эцэгчүүд за багш сургууль мөртөнд энэ өдрийн мэдээг хүргье. За Шивэво компани нийгмийн хэрэгслийн хүрээнд аймгийнхаа хүүхд товчууд болон одоо гэр бүлийд чигсээ хэмжээ зохион байгуулж байгаа. Үүнийх нь нэг үйлдэж байгаа аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл аймгийн цагдаагийн стаф зохион болж байгаа дэвжээ тэмцээн юм аа. За сая өдөрч манаас тэмцээнийхээ зорилго гэж байна. Өсвөр үеийнхний гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх гэмт халдгаас одоо сэргийлэх гэсэн юм чиглэлтэй байгаа.
Өөрөөр хэлбэл одоо энэ хууль хэмжээнд орсон хүүхд төгчид 5 хүн маань энэ тагмаас гарахтаа энэ хуулийн заалтыг ийм хуулийн заалттай гэдэг юм байна. Хүүхдийг ингэж хамгаалдаг юм байна. За бид нар одоо ингэж ирэхээ хамгаалуулсан гэдэг юм байна. Ингэж гэмтээс одоо хатлахаас хамгаалсан гэдэг юм гэдэг мэдээсээ өгч байна. Ингээд өнөөдөр энэ үйл ажиллагаанд одоо аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн сургуулийн ахлагын сурагчдын 10-аас 12 дугаар ангийн сурагчдыг одоо өөрөөр орцуулж байгаа. Ингээд бол бүгдэн бол 90% байна гэж бас зохион байгуулж байгаа хүний хувьд харж байна. Ингээд энэ үйл ажиллагаанд хүрэлцэн гэсэн хүмүүст очоод болон өдөртөн оруулж байгаа нийгмийн ажилтан ангийн багш нартай бас баярлж талархснаа илэрхийлж байна. Ингээд олон одоо тэмцэж уралдах биш. Хүүхдүүд та бүхэн өөрсдөө мэдлэгээ сангажсан нэг чухал одоо зүйлийг нэгдүүлсэй гэдэг хүсэж байгаамаа. Ингээд одоо тэмцээнд амжилт хүсье. Баярлалаа. Эдгүүдийн хорж улсын хөгжөөнд дэмжигчдээ хөөгд огчод та бүхнийхээ өмнө бидний дэмжээ тэмцээний маань гол зорилго болох багийн хамт олонний та бүхнийхээ өмнө хүндэтгэлтэйгээр өрхөд бэлэн боллоо. Эйгүү тайснаа та бүхнийхээ өмнө 1-р сургуулийн Мөнгөнбаатар огчтой 12-ийн А, Б хамтарсан хорвон чон багийн та бүхнийхээ өмнө хүндэтгэл өрцөөний Мөнгөнбаатар огчтой 12-ийн А, Б хамтарсан хорвон чон багийн хамт олонгаа хадгалж шигтаар баяр хүргэцгээе. Дараагийн багийнх нь 1-р сургуулийн Даваадар огчтой 10-ийн А, Б ангийн хамтарсан хар хүнсэг багийн та бүхнийхээ өмнө өрч байна. Мөнгөн 1-р сургуулийн Цогбат багштай 12-ийн Вэнгийн Эдоучи баг. Баярлалаа бүгд өгсөн хамт 2-р сургуулийн Цэрэн Чулуу багштай 10-ийн Тэмүлэн баг. Зайн орон баг хүндэт дэвштэй анадаштай огцож болохгүй. Мөнгөн 2-р сургуулийн Цэрэн Чулуу багштай 12-ийн А-ангийн Эрчим багийн хамт олонгаа. Мөнгөн 2-р сургуулийн Ариун Хөнгөн багштай 11-ийн А-ангийн Дордистоп Нэвр багийн хамт олонний та бүхний өмнө өгч байна. Баярлалаа мөнгөн та бүхний өмнө 3-р сургуулийн Чимгээ багштай 12-ийн А-ангийн Дандмаа багийг өрч байна. Мөнгөн 3-р сургуулийн Наран Туяа багштай 12-ийн Бэнгийн Мөрөдөд багийн хамт олонгаа. Мөнгөн 3-р сургуулийн Өчмөд багштай 11-ийн А-ангийн Монгол зүрхтэн баг. Баярлалаа дараагийн багийнх Хөлсөмрийн 5-р сургуулийн Өнсөр багштай 12-ийн Бэнгийн Секунд баг. Мөнгөн 5-р сургуулийн Цэцгээ багштай 12-ийн Вэнгийн Оч багийн хүндэтгэл тайзнаа өрнөж байна. Баярлалаа ихүү шимээ хурцан кампан иргэдийн төлөөлөгчдийн урд цагдаагийн хилцээ хамтарсан дэвчээ наадам ихүү ихэд хэд бэлэн боллоо нийт баг тамирчдаа хадгалж нашинтаар баяр хүргэж амжилт хүсье.
тогтож чадахгүй мó ухаанаас дахиггүйгээр Өнгөрөнийг чинь хүрч өсгөлтөө ухаан ээж чинь дахиад чадлаа Хичээний магтаали зүгүүр Хичээний баяртаж бие бүлхоо Хичээний мөн нэр зүрчил мандаж Хэдэн дөхтөө сохож мөрцөлаа Хичээний мөн нэр зүрчил мандаж Хэдэн дөхтөө сохож Байна. Манай шүү. Гэртээ байна. Оо за за. Чи хөө. Сайн ч бүүнрөө нэг зөв сэтэ шүү.
За доочлоо. За. Сфера бурсан байна. Өөрөөр нь мөнх төсөв юм шүү дээ. Точтой. Байна. Хаана шүү? Гэтэ байна. Өчнөө хүрээлтээр үрээд ирж марич гонор хай. За доочлоо. За. За, төрсөд юм байна. За, гэх. Өөрөөр гонор сан гадаа тоглоё. Инээ тэр багнасаа дуусъя. Өөрөөр нэр пицца зэрэг одоо пицца ярьж байгаа. Тэр онд сагстай өглөө. За, нөгөө багаар ихтэй. Би мөр.
За энэ манай дэвлэлд оролцож байгаа нийт 11 багийн нэгжлэгээ энэ хүрээд өдөрлөж байна. За дараагийн тэмцээн маань багуудын дунд хуулийн асуулт хариултын тэмцээн байгаа. Бод хугацаа 1 минут. Нэг удаа бүгдийг хэмнэн
Тэмцээнд оролцож байгаа нийт 11 багийн хамт одоо давагдах хүмүүс хөдөлгөөний өрн залия. За сугадаас суулж байгаа. За энэ сугадаад багийн донд асуулт хариултыг тэмцээ байгаа. За минутаа харж ирсэн. За нийт багуудаа бас амжилт хүсье. Бод хугацаа 1 минут. За бидний хүү сугдаасаар нэг дугаарыг суулсан 2 дугаар сургуулийн цэрэг чулуун багштай 10-ын А ангийн Тэмүл багийн ахлагчийг микрофоны өмнө өргөж байна. За сайн байна уу? Энэ дөрсгөлсөн бас хүмүүстэй мэндийг хүргэе. За манай Тэмүл баг болохоор сатуурал хундаа гэж тодорхойлт хэлнэ гэсэн. За сатуурал хундаа гэдэг нь болохоор хүний төхөн өөрөө тодорхой хугацаанд уугаад тэгээд тодорхой хэмжээний дараа хэтрүүлэн уувал өөрийнх нь бие махбодод болон өөрийнх нь бие сатуурал хундааны үүсэл үзэгдээ тэгээд зогцдог байгаа. За тэгээд сатуурал хундаа гэдэг нь болохоор нэг төрлийн хин бас бодистой найрлага байгаа. Тэгээд их хэмжээгээр хэрэглэх юм бол гэмт хэрэг болон замын хөдөлгөөний дүрм бас нөлөөлөх байгаа. За баярлалаа. Сугдаасаар 2 дугаарыг суулсан онц багийн ахлагч. Асуултын дугаар 10. Архитектур согтууртай тэмцэх тухай хуулийг зөрчиж 21 нас хүрээгүй хүн согтуурал хундаа худалдсан бол ямар хуулиар ямар хариуцлага наагдлах гэсэн асуулт байна. За манай багийн үзэж байгаагаар ямар хуулиар гэсэн учраас энэ дээр хууль болон хариуцлага гэсэн хоёр асуулт авч 2 хариулт өгөхтэй байх гэж бодож байна. Эхний хуулиар дээр болохоор архитектур согтууртай тэмцэх тухай хуулиар бол хуулийн хариуцлага нуудлах ёстой. Хариуцлагын тухайд бол худалдсан тухайн байгууллага болон дэлгүүр нь хөлбөмбөгийн үлсний доод хэмжээний нөхөн олгоор олгодог. Мөн арх худалдаалах эрхэм бичгийг хурааж авдаг. Асуулт номер 11. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг аль байгууллагаас олохоор заасан бэ? Гэсэн асуулт байсан. Тэгээд энэ болохоор замын цагдаагийн байгууллага. Манай байгууллага. За энэ сугдаасаар 4 дугаарыг суулсан ЭДОЖ баг. Асуулт хүчрхийлэл өрсөн хүүхдийн төр хамгаалах журмыг эрэх бүхий субъект. Энийг манай багийнхан боловсж байгаа цагдаагийн байгууллага болон хүүхдийн төлөө өгнө. Баярлалаа. Сугдаасаар 5 дугаарыг суулсан цэрэг чулуун багштай Эрчим багийн ахлагчийг микрофоны өмнө өргөж байна. Манай багийн асуулт нь согтуурал хундаа хэрэглэх, худалдах, үйлчилгээг хоригдсон газраас 3-ыг нэрлэнэ. Энд нь болохоор цэцэрлэг, бүх шатны сургууль, олон нийтийн газар, мөн дээрээс нь вагон буюу олон нийтийн бас тээврийн газар хэрэгслэе гэж бодож байна. Баярлалаа. Сугдаасаар 6 дугаарыг суулсан Монгол зөрөгтөн багийн ахлагч. За манай асуулт гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг хуульд юу гэж заасан бэ гэсэн байгаа. За гэр бүлийн хүчирхийллийг болохоор сэтгэл санааны хүчирхийлэл, бие махбодын хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, санхүү эдийн засгийн хүчирхийлэл гэж баярлалаа. Сугдаасаар 7 дугаарыг суулсан Хоргончон багийн ахлагч. Асуулт номер 2. Иргэн хуулийн этгээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн эсвэл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар хэн тандах үүрэгтэй байна? Манай багийн ярилцаад 3 байгууллагыг сонгосон байгаа. Үүнд нь болохоор 108 утас, тэгээд цагдаагийн ерөнхий газар, тэгээд сургуульд ажилладаг нийгмийн ажилтан багш гэх мэт хүмүүсийг тодорхойлсон байгаа. Баярлалаа. Сугдаасаар 8 дугаарыг суулсан Дардма багийн ахлагч. Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг хэдэн жилийн хугацаагаар ойлгох вэ? Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жилийн хугацаагаар ойлгоно. Баярлалаа. За сайн бацгаана уу? Хувийн асуулт 1. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг тодорхойлно гэж хэлсэн байна. За гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь болохоор гэр бүл хамаатан садангийн хүрээнд гэр бүлийн гишүүд хоорондоо зүй зохисгоо хайцаж энэ хүндэрч улмаа нь болохоор шүүгээр шийдэгдэх хүртэл хүндрэхийг хэлнэ. Баярлалаа. Сугдаасаар 10 дугаарыг суулсан Мөрөөдөд багийн ахлагч.
номер 6 согтууруулахундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг ямар хугацаанд алгаж сонгох вэ? Энийг 3 жилийн хугацаанд алгаж бас сонгодог. Баярлалаа. Хар онцгой багийн алгагч. Асуулт номер 7. Архин согтууртай тэмцэх тухай хууль хэнийг сатууруулахундаа хэрэглийг хоригдсон бэ? 18 нас хүрээгүй хүнийг том хүн гэж тоосдог боловч 21 нас хүрсэнгүүт архи зархыг зөвшөөрсөн байдаг. Харин 21-аас доош бол архи зархыг зөвшөөрөхгүй. Хэрвээ зарсан тохиолдолд хууль заасны дагуу шийтгэл оногдуулна. Өө чи энтэй ч ядлаа. Ямар юм бэ? Манай ажлын газар бий. Даруунаад. Ээж би англи юу тэмцээд ороод төрүүлсэн шүү дээ. Өө энэ ямар мундаг юм. Би автаа мэдээ. Юу чи? Нэр Би лав дэгүүг зарим юм. За. Бид нар бүхий л арга чарлаа хэрэгцсэн болж танай хүн яа гэсэн явж чадсан бэ? За шүүх чиглэлийн газраас явж байна. Ерөнхийдөө танайгийн ахад тооцоо явдаг гэхэд зам тээврийн ослыг тодорхой байна. Тухайн жолоо орж хүн явсан хүн нь цогтой байсан байна. Манай Монгол улсад түүх сүүлийн 5 жил тохиолдсон зам тээврийн ослын 54 хүртэлх хувь нь 0-аас 14 хүртэлх насны хүүхэд байсан нь үнэхээр харамсалтай. 4 жилийн дараа Надад эрх авч өг. Надад юу авах юм бэ? Чамаас бол миний амьдралын бүхэлдээ. Чамаас бол миний үгэл өгсөн. Ойлгож байна уу чи? Чи хоёрын хүүхдээ бодохгүй хайшин. Юу яриад байгаа надад эрх юм уу тарна? 8 сарын дараа Тэнгэрийн цэцэрлэг Бицхан сахиусан тэнгэрийн элч би булбайхан бидээ оюусын даалгачтай үүлээр тоглож нараар наацсан үлгэрийн оронд хайрын бурхтай байдгийг энэ хэн би минь яг өчиг хөнгөн инхрийхэн төрх минь хайр булаам сэвлэг ус минь торох шиг зөөлөн сэтгэл зүрх минь ариунаас ариухан хүч дэлхийд очих баяртай мөчөө хүлээж хүн болох цаг өдөртөө эсэлгүй яарсан халуухан инхтэй тэрэн намайг өгдөх хайртай ээж авдаа очихыг би мөрөө зөөр хүүхэд болохоор тэдэндээ зөндөө эрэхтэндээ хүү болвол дугуй унаж бомбог өшлөөд гүн жавлал дааш зөмсөж дээс тоглоод гой байнах та бушуухан явах юмсан цэнгэр гарагт намайг хүлээн соноо цэцэг шиг өрөнд очиж явнаа ээжээ элэг бүтэн жаргал нэмхэн энгэрийн өрчин тань руу нисэж байна аваа Боргод таяага намайг игцээвэ. Одоо би чамд нүр хэрэг. Дэлхий рүү яв тэр хүүхдүүд бүжгийн дүр
Энэ тохиолдолд зөрчлийн бүлийн 5 төрөлд заснаа. Гэр бүлийн хамгаалалтын харилцаатай хэрэгжүүлсэн. Бусад зорилгын эсрэг тодорхой хийхгүй байхыг алдсан. Бусадтай харилцахыг хязгаарласан. Хуваарт болон дундын эдийн хөрөнгөө эзэмших, ашиглах зарцын засцуулах хэрэгт хандсан эрүүгийн хариуцлага хүлээх хэрэг бол албан сургалтад хамраж 7-30 хоногийн хугацаагаар баримтлах шийдэл оногдуулна. Би шаналж байна. Өнөөдөр надаас олж ийм олон хүн ийм их зовлон нуруунд дээр үрэх ёстой гэж юу? Би хараад ирэх ёсгүй байсан. Би өөр гэр бүл, өөр сайхан амьдралтай байж болох байсан. Би өдөрт өөр ээжтэй ингэж аагаа завах ёсгүй байсан. Энэ бүхэн миний буруу. Энэ бүхэн зүгээр миний буруу. Одоо би яах ёстой вэ хүмүүсээ? Надад туслаач. 2016 онд хүүхдүүдийн 80% ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байна гэж дүгнжээ. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн байдлыг задлал 2 хүүхэд тутмын нэг нь бие махбодын хүчирхийлэл, 3 хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэл, 4 хүүхэд тутмын 3 сэтгэл санааны хүчирхийлэл, 8 хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамтад өртсөн байна. Чи байна? Ээжийн аав чам юм бэ? Аав минь намайг баг байхад ээж битээрээ салаа явсан юм аа. Тэр арх уух болгондоо намайг ээж битээрийг үргэлжтэй ингэж зодож гэрээ суугаад ирсэн баггүй юу? Тийм учраас ээж ааваас минь салаад одоо ээж битээр хойлгоноо амьдарч байгаа.
Миний харин ийм хөргөн нүднээс аав нь яаж болов сунгаад төрөлсөн бол доо. Аавыг мэдрүүлээгүй жаалыг харин гүтээс мэдрүүлнэ. Өдөрний тоглолтыг уучих уу? Байгаас. Оо, болоо штэ. За, гэмээр нэс их нэртэй болчлоо. Орон гэрт. Яг амтрээс та одоо. Орноос хизээ их нэртэй болох юм бол тоо. Найдан жахвэ их нэртэй боллоо, гэр оронтой боллоо. Гэхдээ бид хоёр нэг л юм дутагдж байна. Тэр бол хүүхэд. Тэр өдөржингөө муураар ирэхэд надад цаг заварахгүй. Над үндэ хэцүү байна. Би 2 жилийн өмнө энэ хүүхэд болыг хэлсэн. Баян үл явшин. Гэрлээ би юм аа. Чинада таваад нөө. Эко. Энэ миний чам хамаатай юу?
хэсэг хугацааны дараа. Ёо, засалчлаа шүү дээ. Авра. Найз юу хийж юм аа. За, өстөрч нээж өрөө хотоос ирсэн. Найз нэг хотлоо авсан. Найзтай өнөө хот явлаа. Нэр явах гот. Рэж аваа авч аваа. Хот гоё гэстэй миний найз. Найз сайн мэдгүй байна. За, миний найз хотод очиод эрдэнэ сураа, ихэн сураа нэрээрээ. Баяртай миний найз. Баяртай миний найз. Баяртай нэрээрээ. Намаа өрөөлөрдөн гэдэг би өдөө орнуудаа шилжирсэн. Гадар сайн мэдгүй. Тус дэмжээрэй. Сайн найснаа. Батто. Икүнэ жогт мөхтэр хэдэва. Сити да бро. Оо, батто. За, дэлцээ. Өрөөлөртөө. Битүү. Билинга. Атон гэдэг нэг яа гэм бол. Yes. Yes, betul. Ya, betul. Apa? Ye, apa ni lor? Монгол цаан. Энэ нэг одоо тайл ойлгосон уу? Гооштой юм чи яа. Одоо тайлнаа зөө. Одоо өдөрсөд зөө. Би тоогож чадахгүй шүү дээ. Одоо суран зөө. Гоё юм уу тийм тэгээ. Баяа. За. Энэ удаас хойш 6 сарын дараа. Ганаа яач. Тэхис бацсан. Аа. Юу наада? Мэлч байж таахгүй. Өргөө таахгүй гэж бодоо. Юу юм шүү? Юу наа? За. Сэ. Оо, яагаад байгаа юм бэ? Оо, тоо би маа. Яс. Юу яа яста? Яах юм? Мэлч отос юм сууж ирсэн. Хатгүй юу? Хатгүй. Хатгүй та мэдээд. Ой. Сайн юм зөв ихтэй. За. Ачуу 50 штэ. Юу 50? Чи хизээ 50 татдаг гэсэн. За болоо зурж та тий. Сороо тус минь. Би сорохгүй. Заавраа сороо. Замаа сороо. Яач. Яач юм бэ? Чөөр яач. Тоо чи зээ болсон. Өөр ямар амар өөрчлөгдсөн. Хөдөр өнөө орч болоо.
Паст нийлэх гэж үү? Чи хотынхаа дайцтай яваа. Өдөр өнгөрөөр та хот. Чи харна. Чи харсан байна. Тэр бол аав ээжийн сайн хүү. Сургуультай нэртэй бусдыг малаач нэгэ. Гэвч тэр одоо өртөө буруу сонсон аль нэгэнд яаж амьдрахаар мэдэхгүй. Бус хүүхдүүдийн л адил нэг тэр олон хүүхдийг нэг адил хогорч байгаа нэг. Найзуудаа бидэнд хамгаалагч дэмжих мэдгүй. Гэрүүл. Найзтай эрэг амттай эрүүл амьдрцгаа. Ямар мохооч юу? Арайдгүй. Би яах вэ? Өнөөдөр дөрөвчтэй штэ. Энэ намын сайн байна. Чи? Энэ намын сүлжээг авлаа. Чи? Энэ намын их нёоныг авлаа. Тэр бол биш үү? Би амын сүлжээг ихтэй авлаа. Би авсан. Ихтэй авлаа. За чи авч. Өдөр яах вэ? Явж тэмдэглэе. Чи муу. Харин муу байх байх. Нөгөөдгөө дутчих. Нөгөөдгөө. Нийлж явах бай. Нийлжтэй. Чавд нийлж байгаа юм уу? Цох. За гоё тэмдэглэе зөө. Энэ түүнээс тоолын там авч явах уу? Нэг парламент авч. 2-р бүлгийн 6-р зүйлийн 7-гийн 7 зааснаар 21 нас хүрээгүй хүн тамхи худалдаахыг хориглоно. За баярлалаа. Нуу цаана. За. За байж хууль анхаарах нэ. Багш. Чи гарахгүй яах вэ? Чагаад дэвчээд. Явж юм авч. Оо ашиг нөө танд их ч шүү дээ. Ана сайн уу? Сайн уу? Сайн. Яах вэ? Нэг хоёр үлчиж. 21 хүрсэн юм уу? Үрэг. Тэгвэл өгөхгүй. Нөө өчөөс тий. Үгүй өчөөс. Үгүй. Юу вэ? Түтээс аваач. Юу тааши? Чадлаад бухлуус. Үгүй. Хүртээ. Болчих. Заавал эндээс авах нь албаа. Тага тэр түзнээс очоод бид хоёрт нэг анх одогчдох уу? Хоёр ханах ээ. Эдгийх маа өнөөдөр бид хоёр тэмцээн төрүүлээд тэгээд нэг жоохон баярлах таахгүй. За баярлалаа. Тагаас яваад. Сомнооч. Анаа хоёр талд навч. 3-р бүлэг 6-р зүйлийн 7-гийн 2-ын 2 зааснаар 21 нас хүрээгүй эсвэл хогтуу хүн согтууруулах хундаагаар хориглох залтыг зөрчиж байна. Жоо ноо жоороо нэр заа. Нэг тавьчих таа. За. Та бөөрөө. Хэсэг хугацааны дараа чи дэлгүүрөөр бид хоёрт нэг
Ахаа. Өгнөө чи. Болно ёо. Дэжа. Би харлаа. That's good. Харлаа. Чингээ сайхан амарч. За, баяртай. Өнөөдөр тийм нөхд ариг авч өгөх байсан. Энэ нөхд ингээд мэдчих яах вэ? Энэ нөхд ирээдүйн бидний нүдэн дээр ид болчлаа. Монгол орнд яг энэ нөхд чиг өөр хүмүүсд хаа нэгтээ ингээд төвдөж байгаа гэхээс би эзгэлдэг. Би энэ бүгдийг таслан зогсоохын тулд Монгол сэрхэн бүр дор бүрдээ хариуцлагатай байж насны түрээгүй хүмүүсд арих, тамхи, масууруулах бодис зэргийг өгөхгүй байцгаа юм аа. Монголчуудад нэвтэй байхдаа энэ бүгдийг таслан зогсоож чаднаа. Би чадна. Мэн нэг жоох уучаад тэгээд аавын машин хэлбэрийг авчлаа. Хэдүүлээ нэг жоох орой гараад гасвал. За наа нөөж олон юм ажиллаа. Ажил ямар орой тавчих та. Ажил гэж үсгээд ханаас их юм. Харин тийм ээ. Хоёр юу гэж байгаа вэ? Манай маш ажилласаа гоцохоо дундаа ихтэй. Элэвхтэй амьдрал сайхан юм уу? Охиныг минь аавын зайлшгүй их л амлах юм. Гэхдээ одоо тэгээ аргачгүй үстэй. Харин гэр бүлийн маань энэ хоёр амьсгал шиг хэвлээд байгаа үрмэн шийдэн багтаа чимсэн болсон юм. Харин тийм ээ. Найснаас өөрөө саяхан мэдээж. За маргааш уулзъя. Мэн одоо очлоо шүү. Би юу ийч? Самбай чи. Манай ихнэрийг би яаж авах? Ерөнхийдөө ослын үед маш хонд болсон. Тэгээд хоёр хөлдөр бол явах боломжгүй. Хэрвээ энийг нь боломжтой болгоё гэж бодож байгаа бол энэ төвөөс дайсаа төгрөгөөр өмчлөх боломжтой. Гэтэ цаг алдаж болохгүй. За тэгвэл энэ талаар би сайн бодож яваад тэгж бодох хариулъя. Бас нэг зүйл байна. Юу юм бол? Эхнэр чинь осол болохоос өмнө 5-7 өнөختөө би давхар байсан. Сэтгэл санааг таймбалгав. Тэр гэж юу? Үүнийг эхнэртэйгээ ярилцдаг. Миний хүү яваад байна. Зүгээр миний хүү. Аавч. Хаалгууд яасан гэдэг. За чи бэж. Чи жирэмсэн байсан байх те. Чи миний хүүхдийг авсан. Одоо би чинийг авсан. Чи ийшээ. Залуучууд юу вэ? Баян жоох юм ууштай гэдэг. Аав машин хэлбэр явуулсан. Хэдэн нэг жоох орой гараад байна. Зос. Ахиатай. Эрхгүйгээр ихэлнэ. Тэгээд хэдүүлээ нэг жоох орой гаруулгаарай. За наа нөөж одоо минь уус.
За мань ондоо очлоо. Тэр өдөрлөг авал та. Урдлаач. солио. Ихчаа. Хаахад байж. Хүй миний охин. За хичээл номонд дэч хүү юу? Аавар явж байгаа гэж байгаа. Тэр өдөж ирлээ. Гээ хайра. Тайлан инээ тэрэгэд ажил ихтэй байна. Тэгээд чи ямар матай. Гэр орныг бичиж болохгүй юу? Юунд нь оролтыг? Сонноос их сайхан мэдээтэй. Юу юм бэ? 3 л нэмсэн. Юу болсон ч юм бэ? Тайлбарлаа. Би 5-7 хоногтой жирэмсэн. Энэ миний хөвгдөө. Монгол хүүхэд бүр инээж угаасаа гэж хүсэж байна. Хинэгний бороо тавилаас олж өсвөрийн хүүхдүүгээр бүлэд битгийсээрээ сад сарлаасаа гэж бид хүсэж байна. Тиймээс арай тамиг гэмт хэрэг хүчирхийллийг эсэргүүцэх гэж би шаардахгүй. Харин Монгол хүн өөрийн хувьсраараа чийдээсээ гэж хүсэж байна. Баярлалаа Монгол хүчтэй байлаа. Шилдосмын орносроо өчигдөр өгчтаруудгийн Монгол зүрхтэн багтаа баярлалаа. За сайн уу шүү. Сайн. Ти. Өөр дүүсэн. 10 цаадаа 10 цаас уулзсан юм шүү ойлж байгаа. Тийм биш. За, ажил төрсөн. Найз нь уурхаад байгаа лөө. Зөө зааш. Тэгээс их хөвгт болсон юм байна. Найз нэг уурхаад байгаа нэг хүүхдээс ажиллаж байгаа юм байна. Найз сонирхол нөгөө баярхаас уусан шүү дээ. Тийм үү? Тийм. Ой, өдөр багсаа байлаа. Тийм үү? Баа. За, сайн уу? Хичээл номдоо явсан уу? За. Хичээл загаад шүү хичээл ном хичээл хийгээд гэж. Аа, 10 жилийн нэг шүү дээ. Самрыг өрөөдөр очиж хичээлээ. За, өөр сонирхол юм. Найз шүү. Хадгаа ажил хийх. Сайн уу чигүнээ? Баямаа юу та? Энэ сайраад оо хаадаг аа. За, гоо. Авдрич. За. За тийм. Өөр дараа нь уулзсан. Оо, тэгээд чи нөө ангийн удаатай тийм цөм болсон шүү дээ. Хизээ байсан. За. За. Тэгвэл. За. Тэгвэл. Nee. Ui,在地，长得贵，这样的人，오늘 밑에서 욕설 미쳤다. 진짜 히 들고 가지. 그때 맞춰서 하고. найзын өөртөө сарна хатдаг гэж энэ чинь өмнөс гараад ээждэг байна. За, найз минь дайж авлаа. За. Пожалуйста. Так, камера вот там, да? 자자. 지금 미니부터 쭉 소리 듣기. 지금 할 Яа суртугаар гэж бодоод байна. Бавгаюу? Видээд.
За юу? Хайрна. Ягаас авах гэж байна. Захтай найз тахтаа ганц юм. Одоо шууд байлаа. За найз гэж дараа өгш ийм асуудал байхгүй шүү. За болгооч тоо. За Амьд хөтлөөс 7 дор болцсон юм байна шүү дээ. Хайрын сайхан залуунаас архины аргай гэж. Нэгдүгээр сургуулийн хорвоо чөлбөгтэй баярлалаа. 6 сарын 1-нд харин нөгөө манай дараа нэг хүүхд хамгааллын тухай юу хийгээд хандыг энд өнөөдөр ухаарсан шиг тийм хийлэгтэй. Тийм. За нэсээ завгүй болчлоо. За. Тэндээс нэг камерагаа тэгэхээр шууд нэвтрүүлэхээр таныг бити сандраарай. За эхлэе. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгийн эхний зочноор хүүхдийн инхийн цагаан тагтай байгууллагын тэргүүн хатагтай сайн ус хүрэлцэрсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За тэгэхээр нийгэмд хүүхдийн өмнө тулгамдж байгаа асуудлуудаас хамгийн чухлыг нь яг юу гэж үздэг вэ? Одоогийн нийгэмд хүүхдэд тулгарч байгаа хамгийн чухал асуудал гэх юм бол хүүхдүүд үе тэнгийнхэн буюу сургуулиудаа хамгийн хөвчрүүлэнд орчиж байгаа. Мөн гэр бүлийн брэнд гэсэн хөвчрүүлэлт үнэхээр цөөнгүй байна. Харин сүүлийн үед пандемийн хастаар хүүхдүүд ингэж өртөж нас орж байгаа нь тэгэхээр харамсалтай байна. Тэгэхээр яг ийм асуудлууд хэрүүд гарч байгаа энэ шалтгаан нь яг юу вэ? Эдгээрийн шалтгаан гэх юм бол хуулийн жоохон дутмаг тэрхий нөгөө албаны үйл хэрэгтэй энгийн хүн ойлгоход жоохон хэцүү гэх юм байна. Тэгээд эцэгхийн хараа амьдралаас жоохон буудсан. Тэгээд хүүхдүүд буруу зам атгах нь их болсон. Хамгийн гол шалтгаан архины буруу үйлдэл. Сүүлийн жилүүдэд өөрлөгдсөн гэмтэргүүдийн 80-аас 90% архины хэтрүүлсэн илээ гэсэн дугаартай байна. Тэгэхээр насанд хүрээгүй хүүхдийг яг гэмтэргээс хэрхэн үр дүнтэй үржилсэн биелэх вэ? Үржилсэн сэргийлэх юм нүбээс дотоос арга байт юм бэлээ. Мэдээж гэмтэрэг хийсэн гэмтэрэгтийг бариад яг ямар шалтгаанаар гэмтэрэг үйлдэл байгааг тогтоох гэсэн ийм арга байдаг. Хэрвээ энийг тогтоох юм бол гэмтэргийн тоо зөөлнө гэсэн ийм арга байт юм бэлээ. За
За тэгэхээр манай нэвтрүүлгийг бол олон өсвөр насны хүүхэд багчууд, залуучууд үзэж байгаа. Таны зүгээс тэдгээр Монгол улсын хойч ирээдүйг болсон үеийнхэндээ юу гэж зөвлөх вэ? Түүнэртэй хандаж хэлэхэд та нарын донд ирээдүйн ерөнхийлөгч, бүжигчин, жүжигчин гээд олон төрлийн хүмүүс байгаа. Та нарт үргэлж болгож байдаг. Болгож байхгүй гэж бол үнэхээр байхгүй. Нар мандах болгон шинэ өдөр хийдэг шиг та нарт үргэлж боломж байт юм шүү. Харин түүнэртэй харуулж хэлэхэд магадгүй та нар гэмт хэргийн хаврагч юм уу? Эсвэл гэмт хэргийн гэрч болох юм бол заавал цагдаагийн газар эсвэл асран хамгаалагчтай заавал мэдэгдэж арга хэмжээ авахгүй дараа гэж захиа. За, цаагүй ажлынхаа хажуугаар цаг гаргаж хүрсэн ирсэн танд баярлалаа. За, үзэгчдээ хэсэг зар сурчлагын дараа студид ирэх болцгоё. Дэлхийн хэмжээнд чанарын шалгуулалт явуулдаг шингэн улсын шилдэгүүдийг шалгуулах техник тулаагийн Honda Selection тэмцээнээс алтан нөр ханшигун брэнд чанар чанарын хэрэгж ойрны шилдгээр тоглож танаа нэвтрүүлгийг настрыг өгдөө гэж байгаа маас дээ. Бид нар анх хэмжээ аваад та хаашаа дэлхийн шарайг 2 сарын өмнө манай улсад 13 настай охиныг буудал хүчрхийлсэн аимшиг тэр гарсан билээ. Талигач охины ээжийг бид энэ удаагийн нэвтрүүлэгтээ дуудагдлаа. Та бидэнд өөрийн охины түүхийг ярьж өгөөч. Анх би охиноо ажил дээр дуудсан юм л да. Охин хичээлээ хараад ирнэ гэж ярьсан. Гэвч би шунжин охиноо хаан байгааг нь ч мэдэхгүй. Уцран залгасан боловч тастаад байсан. Би охиндоо янз бүрийн болчлоо гэж бодсон хэдий ч арай ч юм аимшигтай зүйл болно гэж дотроо төсөөлөөгүй. Буудал руу дагуулж ирсэн гэмтдгээр таны танилцсан энэ тухай. Тэр манай дээдээс залуу байсан юм л та. Миний охины багаас нэглээ мэддэг. Үргэлжлэн таахаас нүгсүүдээс мэддэг байсан. Миний охины дагуулж гадаа хоног газар багтан гэртээ хоног тусаж дэмждэг байсан. Хүнийг хижээж болдоггүй юм дээр тэр миний үрийг авчлаа. Бүр танаатаагаар авчлаа. Дүүшгээ хүнийг авчдаг. Түүнийг би хүн биш гэж үзчихье. Нуатус. Аав нь охиныхоо цогцыг хараад танайг өгсөн. Яагаад гэвэл шүүхийн үнэр дээр миний охины цогцын цусандан шингээд бараг бүтэн шилээд байсан гэж харсан. Тэгэхээр тэр охин миний охин лөө цуцгаалсан байгаа ахгүй юу? Миний охины цогцон өөрийнх нь дүр байсан л та. Ихтэй арай л дэндүү залсан байсан. Бүр арай л дэндүү. Хавлын ясын тэлэнийхаа төмрөөр хав төгчсөн. Хамар дотогчоо төмөрсөн. Орооны сэтрээд авчихсан. Би охиныгаа царайг харж чадаагүй. Бохны нотайрыг бохны
үнэн зөв шиг гэж өгөөд найдаж байна. За таны хүүхдэд санаатай болон санамсаргүй явдлаар хүүхдийн биед хүн тохитор учруулсан гэж баримтжээ. Та таны хэлсэн хүүхдээ шүүхийн өмнө таны эсрэг ашиг. Юу яа?
одоо нэг хажуудын амар болсон баг та. Хүмүүс нь хэрэг тарих хийхгүй. Одоо нэг амар тайван. Яа, би нэ яагаад гэв. Хэмээ. Эдгээр өдрөөс өмнө. Заагаа. Тадай хадраас явж тайс хэдийн тодруулах гэсэн. За тэг. За та юу тодруулах чаад вэ? За та хажуудын хандлаар тойрч бөгөөд тодорхой биднэрт үнэн бодис зүйлийг ярьж өгнө үү? Йоо энэ хажууд чи аягүй ядаргаатай штэ. Байгаль хүүхдэд зөвлөн би ерөөсөө гэртээ амарх тайван байж чаддгүй ш. Хүн чинь бол ингэр орондоо амар тайван байгаад л. Чи би ерөөсөө тийм байж чадахгүй. Байгаль уусаа шоогоо юм. Аягүй хэцүү юм уу ядаргаатай. Энэ хажууд чинь ийм явдал бүр удаа дараахан болд юм шүү. Чиштэй байгаль юм тагад ш. Тэгэл би юм хэлдэг юм гэж бодсноо. За хүний яриг надад амар хамаатай гэж одоо хэлээгүй. Одоо таны энэ хэлээгөөс ч бодоод удаа дараалт ийм яриг гарч одоо энэ нөхөд секендруулах таслаад одоогоор ухаараагүй идчихэж байгаа. Энэ бас таны буруугаас үүдэлтэй. Тийм үү надаас болоод ийм юм болсон гэж юу? Тийм. Ямар амар юм бэ? Би тэгээ хүн ингээд гэмт хэрэг хийчихэж байгаа юм уу? Одоо та шүүх дээр очиж мэдүүлэг өгөх хэрэгтэй. Таны үнэн бодит зүйлээс олж энэ хүн шийдвэрлэхгүй гэдгийг шийдэх. За яцгаа. Яа ямар хэцүү бэ? Надаас болоод энэ хүмүүс ингээд сурч боловсрох насан дээр ингээд хүнд гэмтэл аваад ингээд эмнэлгийн орон дээр хэвтэж байх гэжтэй. Хүмүүсээ та бүхэн нациг юм байлд орохгүй тул өөрийгөө буруутгахгүй тул гэр бүлийн хүчирхээс өртөд байгаа хин нэг хасан даруудаа шүүхийн байгууллагад мэдэгдэж байгаарай. Би сая уул яг ногоо гэлээд гарсан юм да. Ямар сони. Миний ойрыг хараны. Юу төвш муудаж шүү байна. За, эрэ уцгаа. За, гэс төрж та бэж аччихсан. Хүчинийг ээж шүү ухаантай юм бас ахаа ерөөл угаалаа гэжтэй. Ингээд ерөөл. Өнөөдрийн сайхан өдрөөр бидний нөхөд сайхан байна. Тэгээд цаашаа улам олон жил үргэлжлэх болтугай гэж ирвэ. За төлөө. Ой. Виж, энд юу болж байгаа? Тойр чи яац вэ? Өөрөө одоо нэг яхаа угаад байгаа. Юу хаанхаа бөбөцтэй угаас угаад байгаа. Миний то бөбөч биш. Яна миний хүү. Энд чи бөбөч биш ээ. Бөмбөгрийн ажиллаж шүү. Тэгсэндээ. Хаашаа бэ? Чи одоо цааш өрөөр орж унтаач. Хүснээ томооны асфальтд орцоод байна. Яриач. Асуугаа сууж. За би хичээлээ явлаа. Өөш, чи хааж гадаа. Тэр орно зөвлөж чи. Би хичээлээ явмаар штэ. Юу тэр орно зөвлөж. Чи зүгээр дуу. За, алаад бэлдээ.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас олгож байна. Танай ээж чинь сая согтуугаар зам хөдлөн гарч гүйж явж байгаад асалт орсон тул та Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар түргээр нөө үг үлдлийг танай аа болох Батөвшин согтуугаар зам тээврийг барьж үйлдэж байна. Та яг одоо түргээр нөө одоо ичлээ. Сайн байна миний хөө. Бид нар бүх арга хэмжээг авсан. Дааж ээж чимээ авч ийцгүй. Уучлаарай гэдэг. Аавч яг арих болох. Ингэж амьдрахаас болооч. Аава ээж бүгдээрээ гин тэрэг зодод тэнцгээ. Энэ явдлаас хойш 5 жилийн дараа
Тэр орноо зөвлөсөн юм уу? Та бид хаасан шүү. Тэр орноо сайн зөв. Daga. Allah dedi. Naka sen darab oldu. Ano, бүгдийн тусламжийн утас 108 мөн үү? Ээж намайг зодоод байна. Би яах ёстой вэ? За хурдлаарай хичээ. Хэлэг ч өөр их нь мэддэхгүй юм. Яана би өөрөө мэдчихэв. Тэр хойлоо манахаас зай. Цагтаа ингээд шивээ компаниас иймэр суудас зохион байгуулж байгаа дэмжээ тэмцээнд оролцсон нийт хүүхд багчуудаа баярлалаа хэлье. За өнөөдрийн дэмжээ тэмцээн маш үргэлжлүүлэлтээ сайхан боллоо. Би аймгийн иргэдэд хурлын даргын хувьд болон гэмтэргээс өгсөн сэргийлэх хадвар зөвлөлийн даргын хувьд нэг л юмыг ажиглаж байна. Манай хүүхдүүд альва зүйлийг хийхдээ бүтээхдээ бол чин сэтгэлээсээ ханддаг юм байна. Дээрээс нь тэр гэрийн даалгавар төгсөн жүжигсэн тоглолтууд энэ зэрэг сууж байгаа үзэгчдийг уйлуулж хамрын самсаа шархируулж ирсэн ийм одоо үзүүх тоглолтууд болсон их баярлж байна.
Үүний зэрэгц манай нийгэм дугаас байгаад байгаа аригтлалтай холбоотой, гэр бүлийн хүчрэлтэй холбоотой олон асуудлыг гуцаар тавьж шүүмжилсэнд энэ нэвтрүүлэг одоо бичлэг хийгээд байгаа учраас боловсролын хардлууд бас нэвтрүүлэг болж гарна байгаа гэж бодож байна. Ийм одоо хүчирхийлэл, ийм муухай үзэгдэл Монгол улсад байхгүй болоос дараагийн дэвжээ тэмцээнүүд илүү гэгээлэг одоо гэрийн даалгавар гэгээлэг жүжигсэн тоглолтыг олноор хийхийг би мөн хүсэж байна. Ингээд шагналынхаа үйл ажиллагаанд орё. Бүгдэнд баярлалаа. Эрүүл мэндийн газар спорт урлагийн олон их өрнөө амжилтыг дахин хүсье өрөөё. За энэ тэмцээний нийт оноог танилцуулъя. Багаар за 2 дугаар сургуулийн 10 ангийн баг 41 оноотой, 5 дугаар сургуулийн 12-ийн оч баг 30.5 оноотой, 5 дугаар сургуулийн Сэхүүл баг 36.5 оноотой, 1-р сургуулийн 12-ийн 39.3 оноотой, 2-р сургуулийн 11 ангийн Эрчим баг 45.3 оноотой, 3-р сургуулийн 11 ангийн Монгол Зүрхтэн баг 45 оноотой, 1-р сургуулийн Хурган чон баг 12 АБ ангийн нийслэн Хурган чон баг 46.9 оноотой, 3-р сургуулийн 12 ангийн Лартмаа баг 56.5 оноотой, 2-р сургуулийн 12 ангийн 40 оноотой, 3-р сургуулийн 12-ийн Б-гийн Мөрөөдөл баг 50 оноотой, 1-р сургуулийн 10-ийн АБ ангийн Харах Өнцөг баг 40.5 оноотойгоор багуудад амжилт хүсье. Сэрдэйхо өнөөдрийн хэмжээ тэмцээнийг шивээ хогцоод таваад аймгийн гимтэргээс орчин сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд цагдаагийн хилдэс хамтраг зохион байгуулсан байгаа энэ хөө шагнал гардуулах ёслол хүндэтгэлэг ажиллагаа маань энэ хөө ихээр бэлэн боллоо. За та бүхэнд 3 дугаар өрнөөс нь авах шагналыг уншиж танилцуулж гардуулъя. 3 дугаар өрөөнд 1 дугаар сургууль Өнгөбаатар өгчтэй 12-ийн АБ ангийн хамтарсан Хурган чон багийн хамгаалалт болгоны компьютерээ өрн зарж байна. Садавдаг өргөмжлөг уншиж танилцуулъя. 1-р сургуулийн Өнгөбаатар багштай 12-ийн АБ ангийн хамт олоод шивээ хувьцат компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд өсвөр үеийнхнийг гэмт хэрэг зөрчнөөс өргөжтөн сэргийлэх зорилгоор гэмт хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх, сурагчдын сургуулийн орчинд аливаа хандлага эрсдэлээс хамгаалах, хуулийн мэдлэгийг сайжруулах, амьдралыг зөв дадал хөвшилтэй болгох зорилгоор зохион байгуулж буй гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх сэдвүүтэй дэвжээ тэмцээнд амжилттай оролцож 3 дугаар байр эзэлсэнд баяр хүргэж өргөмжлөд мөнгөн шагналаар шагнав. Өвсмөр аймгийн иргэд өгөгчд урдын дараа бацсан шивээ хозог компани гүйцэтгэх санхүүгийн их төвшин цагдаагийн хийцийн дараа дэд хурандаа бацсан гэж авдаг хадамгадаштаар баяр хүргэцгээе. Замун шагналд авч байгаа хүүхэд оцолдоо Томолтос манай 12 дугаар ангийн команд эзэлтийн ерөнхий шалгалтаа өгч оюутан болон их амьдралд хүн тавихгаа энэ хүүхэд оцолдоос урлаг сурлаг хөдөлмөрийн өндөр их амжилтыг дахин бүгдээрээ хамтдаа хүсэн өрөөцгөөе. Эзэлсэгэ 3 дугаар сургуулийн Наран Туяа багштай 12-ийн Б-гийн Мөрөөдөл баг. За өргөмжлөгийн төгсгөл гэж байгаа. За өргөмжлөгийн мөнгөн шагналаар ийхөө шагнаж байгаа бүгдээрээ адаадастаар дахин баяр хүргэцгээе. Өнөөдрийн дэвжээ тэмцээнд тэргүүн байр эзэлсэн баг хамт олныг сонирдуулъя. Тэргүүн байранд Өвсмөр аймгийн Шивээ сумын 3 дугаар сургуулийн чимээ багштай 12-ийн ангийн Лартмаа баг. Өнөөдрийн хөө бидэг цаг өнөөдөр Шивээ хувьцат компани
Иргэдэд төлөвлөгчдийн хурд аймгийн гэмт хэрэгээс урдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөдө. Цагдаагийн хэлцтэй хамтран зохион байгуулж буй. Төвчөө тэмцээнд хурд хүч аваад самба оюун ухаанаараа шалгалсан эхний 3 байр эзэлсэн сурагчдаа бүгдээрээ баяр хүргэе. Thank you.